Сайн байцгаана уу? 2021 оны инфляцийн тайлангийн 6 дугаар сарын тайлангийн гадаад эдийн засгийн орчны талаар танилцуулъя. Гадаад эрэлтийн хувьд томоохон эдийн засгийн орнуудын 2021 оны 1-р улирлын гүйцэтгэл хүлээлтээс өндөр гарсан байгаа. Үүний дээр бүгд найрамдах Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллүүд энэ онд сайжирсан. За үүнтэй холбоотойгоор гадаад эрэлт одоо нэмэгдсэнийг та бүхэн одоо дээд талын зургаас харж болохоор байна. За гадаад эдийн засаг сэргэж одоо гадаад орчин хүлээлтээ сайжирсантай холбоотойгоор түүх эдийн үнийн өсөлт бас төсөөл сайжирсан байгаа. За үүнтэй холбоотойгоор болохоор гадаад худалдааны нөхцөл мөн сайжирсан байна. За импортын үнийн хувьд бол өсөх төлөв ажиглагдж байгаа хэдий ч гэсэн өмнөх 3 сарын төсөөлтөй харьцуулахад 6 дугаар сарын төсөөлд болохоор түүх эдийн бүтээгдэхүүнүүдийн манай экспортын түүх эдийн бүтээгдэхүүнүүдийн үнийн төсөөл илүү нэмэгдсэн болохоор манай гадаад худалдааны нөхцөл өмнөх төсөөллөөс сайжрах суурь хүчин зүйл боллоо. За үүнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл одоо хэрхэн өөрчлөсөн одоо төлбөрийн тэнцлийн төлөв байдлыг одоо тайлбарлаад аваад үзэх юм бол 2021 оны 1-р улиралд төлбөрийн тэнцэл 170 сая $1 буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.3% тэнцэх хэмжээний ашигтай гарсан байна. За энэ нь болохоор өмнөх оны мөн үеэс бол 520 сая $оор одоо сайжирсан үзүүлэлт болоод байна. За үүнийг одоо дотор нь ингээд задлаад ямар хүчин зүйлс нөлөөлөд байныг харах юм бол одоо урсгал тэнцэл талаас нь тайлбарлая. Та бүхэн дээдлийн одоо зургийг харах юм бол одоо урсгал тэнцлийн одоо ашиг алдагдлыг харуулсан зураг байна. За өмнөх одоо 2020 оны байдлаар урсгал манай орны одоо урсгал тэнцэл 20 оны 1-р улиралд 723 сая $1 алдагдaltaй байсан бол энэ оны 1-р улиралд 207 сая $1 алдагдaltaй болж одоо буурсан байгаа. Энд болохоор импорт нэмэгдэж байгаа хэдий ч одоо экспорт одоо эрчимтэй нэмэгдсэн нь болохоор урсгал тэнцлийн алдагдал буурахад нөлөөлсөн байна. За үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал болон оруулалтаар урсгал болон гадаад зээлийн ашиглалт өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн санхүүгийн тэнцэл одоо 408 сая $1 цэвэр орос урсгалтай байсан төлбөрийн тэнцэлд одоо эергээр нөлөөлсөн байна. За энэ он түүх эдийн үн өсөж байгаа нь болохоор төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөтэй хэдий ч одоо хилийн бүс нутгуудад ковид цар тахлын одоо тархалт өндөр байгаа нь өөрөө экспортын бас эрсдлийг үүсгэж байгаа учраас манай төлбөрийн тэнцэлд бас тодорхой ус байдлыг одоо цаашдын тодорхой ус байдлыг үүсгэж байна. За гадаад орчны хувьд одоо ерөнхийдөө эерэг хандлага дамгаалж байгаа хэдий ч шинээр одоо мутацид орсон ковидын цар тахлын одоо энэ мутацид орсон хувилбарууд гарсан нь өөрөө тодорхой ус байдлыг үүсгэж байгаа учраас энэ нь одоо түүх эдийн үн болон манай экспортод бас тодорхой ус байдлыг үүсгэж байна.